За бүгдээрээ сайн байцгаана уу? Эхний контент дээр та бүхэндээ зөвхөн хэвлийн 10 засаглаар уулзсан бол энэ удаа яаж хөлний булчинг хөгжүүлэх вэ те? За энэ удаа болохоор та бүхэндээ 8 дасгалыг хамт хийх болно. За тийм болохоор хэдүүлээ халаалт нь хамгийн чухал зөвхөн хөлн дээр та хөлний урд засаг, хойд засаг, шил бэсэг мөн нуруу орсон дасгалуудаа болохоор халаалтаа бүгдээрээ хамтдаа эзгээ. За хамгийн их хэдүүлээ эндээс calf raise 6хан тоотой. Хаба 1. За эндээс хөлийн доод хэсэг, зааш хагаа, ахил, шил бэсэг гэд 3 4 5. За эндээс хоёр үлэн мөрний хэмжээтэй зайтай өвдөг. За дотор эсрүүгээ. За өвдөгний үсэг. За суултын хөдөлгөөнүүд, бас үсрэлтийн хөдөлгөөнүүд байгаа болохоор 3 4 5. За гадна руугаа яг адилхан 5 4 3 2 1. За түрүүдээ хэвлий игээд айгүй хөлрөөд байсан болохоор энэ дээр нэг яг юм духны хөлсний юм кист болоод зүчлээ. Одоо та бүхэндээ яг энэ хам дасгал ихэд бас хөл сурсаад анхаарал сарнихгүй илүү амруулах хаа. За эндээс ташаа болон хэвлийн хэсэг, арт хэсэг тал руугаа 5 удаа 1 2 3 4 5. За буцаага нөгөөд рүүгаа 1. За ерөнхийдөө хөл гэдэг чинь тоон булчиндаа ордог болохоор хэдүүлээ халаалтыг бас ямар хэдэн минутын дасгал хийн тэр чинээр хэдүүлээ бас халаах нь чухал байдэн шүү. Одоо дасгал хийх гэж байгаа бол 10 минутын дасгал хийнэ, 20 минутын дасгал хийнэ гэх юм бол ач холбогдол өгөөд сунгалт хийх нь илүү чухал. Халзан булчин маань болохоор ажиллах чадвар, гүйцэтгэл илүү сайн байна. Халаагүй өнө гэдэг нь болохоор булчин хурдан бадаарна, чангарна. Тэгээд дасгалаа дуусч чадахгүй үр дүнгүй болно гэсэн үг. За тэгээд хэдүүлээ эндээс гар ташаан дээр хаба 2 руугаа 1 2 3 4 5 6. За хоёр үлмөрийн хэмжээтэй зайтай гар газар үрлээ. 2 гар дээшгээ. 1 2 3 За сүлийн ганцхан. За нуруу хэсгээр гуйны ард хэсгээр. За миний хамгийн бас хөл игээс өмнө хийх дуртай нэг сунгалтын нэг хэсэг болохоор өвдөг шагадаг шумдаа, дашаа өвдөгний шумдаа. За эндээс таад доошоо өвдөг урагшаа. Яг энэ гуйны урд хэсэг, дашаа. За тэгээд гуйны ард хэсэг давхар сунгаад явчихаар. Хаба. За талдаа 5хан дотоо 1 2 3 4 5. За тэгээд миний хөлний бусад дасгалууд дундаас болохоор ер нь яг хөл нурууны дасгал бол бас миний дуртай дасгалуудын нэг гэдэг. Хамгийн тулгуур эрхтэн гэхээр болохоор бас юм маш олон дасгалыг олон төрлөөр, олон жингээр, олон сетээр хийж хөгжүүлдэг. Зөвхөн нэг хоёр дасгалаар бас энэ том булчин хөгжүүлдэг болохоор таад манд бас яг энэ дараагийн хийх байгаа дасгалуудыг биеийн жингээр хийгээд амархан байх юм бол жинтэй, ганталтай, гол төмөртэй, гээртэй гэх мэтлэн хөндрүүлэх боломжтой. За хэдүүлээ эндээс бүтэн минутаар дасгалуудаа хэдүүлээ хийгээд явах нэ. За тэгээд 8 дасгалаа хамт эхлэе. За хамгийн ихний дасгал нь болохоор хайчин суулт хэдүүлээ стейшн гэж мэднэ тийм үү? Агаас бэцэг үрд биш, яг байранда хэдүүлээ. За эндээс миний газартай хандлагах хөл болохоор хава зөвхөн баруун тал 1 2. За гүйцтийн босгохгүйгээр чүүд нугалсан юм байна. Нуруу алдахгүйгээр 3. За энэ дэр цаг өгдөг нь болохоор минутаар явах нь илүү өсөлттэй байдаг. Нөгөө нэг тоо хөгөөд 8 тоотой, 12 тоотой, 15 тоотой нөгөө жинтэй жин аваад мөрөн дээрээ нуруунд дээрээ муу ингээд гантел жин авч явах юм бол яг энэ сетээр тоогоор явах нь илүү үржигтэй. Биеийн жингээр явж явах юм бол хэдүүлээ 60 секунд амарнаа. Одоо 60 секунд ажилланаа гэх мэтчлэн ийм цагаар баримжаа аваад явчихвал илүү амар байдаг. Аль аль талаа явчих болохоор тийм болохоор хэдүүлээ энэ удаа 60 секунд дунджаар нэг 15 тоотой талдаа. За энэ болохоор үүзэг хэсэг, гуйны урд, галпи хэсэг гэд бүтэн 1 минутаар. За яг энэ дөр болохоор яг энэ гуйны хаамсчин буюу гуйны ард хэсэг өвзөг хэсэг дээр ачаад ирж байгаа нь мэддэг чинь. За амч хүчний дасгал гэдэг нь болохоор амар тийм одоо өсрэлтэй дасгал яг тесрэлтэй хэдий чухал байдаг чи ийм үе дээр болохоор булчингаа яг ажиллаж байгааг нь ачаал авч байгааг нь мэдрээд хийх нь илүү чухал байдаг. 20 доо хийж болно булчин ачаалахгүй бол бас үр дүнгүй. Тэгэхээр 10 тоогоор хэр булчин мэдрээд хэр булчин дээр стресс өгч байгаа нэдүүлээ маш чухал явах нь. 1 2
гол хэдүүл эндээс нь цээжээ тэндүү унгаачих юм бол урд тулж байгаа хөлн дээр илүү ачаалэр бидний нэг гол ачаалах хөл болохоор хойдлын хөл болохоор хайлуулах бие ихц мөр тушаа нэг шугамда яг энэ биеийн жингэрийн тэнцүүхэн доошо явлаа хойш. За эндээс за мөн эндээс яг энэ гуйны булчин сайн байна гэдэг юм болохоор өвдөг төрсөн холбоосоо чирэгж нэ тэрийгээ дагаад цаана гүүх шатав явах өгсүр явахд болохоор өвдгөн дээр ирэх чал бол хамаагүй багасдаг булчингууд нь ачаалаа аваад за энэ хөдөө нэг гуй шинрээл гуй бадраалаа гэсэн гуй ачаад авч байгаа яг гуй мэдээч амархан бол хурдан нэмээд үзэр хэдүүлээ. За энэ хөдөө нэг хүчний гэдгээрээ темпо явал бүрсэн яг энэ агших сунах тэр хэсгийг мэдээд зяа хэдүүлээ хэсэг амраад за дараагийнх нь болохоор газар баярлаад глүүд брэд хэдүүлээ мэдж явах те гуйны арцыг за энэ өгзөг болчаа. За энэ хэдүүлээ хоёр хөл нь яг энэ бүтэн уулан дээрээ хоёр гараа хэдүүлээ энэ авч бас темпогоор явах хэдүүлээ. За эндээс бүтэн 1 минут ба таз таш өргөлөө нэг хоёр за таз таш өргөхтөөс ирэхцээд бүхсний ачаар булчин гуйны арцыг чангалаад өгвөл нурууны дооцогтой илүү сайн дээр 1 секундын паустай. За жоохон ачаалаа өгвөл миний өлмийг харж байгаа бох те өлмөөс газраа сөндөрлөө өсгөн дээрээ хооба жилээ. Мөн амархан бол дээрээ гантел юм уу гэржин тавиад хийвэл бүр илүү үр дүнтэй. За эндээс өгзөг хэсэг гуйны арцыг яг ачаалж байгаа мэдэг чинь. За сүүлийн 15 секунд. За яг энэ булчин ачаал авч явах шүмс татах гад байгаа юм шиг тийм 5 мэдрэмж хомол тавртөө нөгөө нэг халгалын цэцлаа дутуу ийжээ гэж бодороо тэгэхээр үлээ. Айл болох яг нэг гоё хөл жоохон жахраад булчин ажиллах булчингууд бүрэн алдсан үед эхлүүл ямар ч төвөггүй. За нэг ажиллах гүйтгэл нь илүү сайн болоо явчихна хэвлээ. За дөрөвд дасгал маань Good morning. За эндээс хоёр хөл мөн мөрний хэмжээтэй зайтай. За гар шил үзүүний ард авлаа. Хоба хөвдөгчүүд нууглаа. За та цоошоо. Цээж доошоо. Хоба нэг. Амсгаа төгчгүй. За нурууны загсан булчин. За нурууны дооц, гуйны арт хэсэг татагдаад. За энэ дээр нэг шилний үзүүний ард гар барай жоохон чилээдэх юм бол цэжнүүд давч. Мөн ялгаагүй. Голны дүүлээ нурууны бүхтийхгүйгээр нуруу ихц байх найгүй чухал. За өвдөг илүү жиих тусам тэнэлэгдсэн гуйны ар илүү татагдана. За жоохон бас нуруур оруулах юм бол өвдгөн дээр жоохон нуглаад. За хурдаа жоохон нэмж болно хэдүүд тэр мөн ялгаагүй чинь те. Гантел бас доороо хэдүүл эндээс авч болно өмчн таталтай адилхан. За дээр шилүү үзүүн дээр гантел гол төмөр авч болно. Ачаал авах тусмаа форм алдахгүй бол булчин дээр очих. Ачаалны илүү тэрийгэ дагаад үрдүн илүү хана. За дараагийн цохол маань темпо air squat. Мөн ялгаагүй жоохон темпо гэдэг нь болохоор юм хурдан up and down биш, жоох юм тоотой бариад булчин агшлаа, буцаага сундаа тэрийн хэдүүлээ мэдэрч байгаа тийм үү. За доошгоо 3 секунд дээшээ бостоо. Темпо хэдүүлээ хамт тоолоод явъя. Цээжээр гараа цээжнүүд авч. 1 2 3 1 2 3 гүйц босгоогаар хэдүүлээ. Яг та цоошгоо сандлаар сууж байгаа юм шиг. За яг strength training, хүчний тренинг, тэгээд биеийн жингэрээ гэдгээр хэдүүлээ. Жоох яг биеийн жингэрээ дээр ажиллаж байгаа хэсэгтэр ачаал өгөөд. За зарим хүмүүст амархан байж магадгүй, амархан байх юм бол за усаа хэдүүлээ урдаа авч болно. Айл болох жин авч юу болохоор тэрнгээрээ яг гоё юм хүчний үед төр болохоор тоон бага ч гэсэн яг булчингаа мэдрээд нэг час хийгээд сүүлийн нэг 4 5 тон те шармаал чаардсан булчин ажиллаж байгаа хэсэг халуун өргсөн. Яг тэгэхээр булчин гимж гинэ, ачаал зүв авч гинэ гэсэн. За дараагийнх нь
Мөн ялгаагүй яг л хөл хэсэг дээр хөл жоохон бадарч хэлээд эндээс тань сэгсрээд сунгаа дунд нэг видеого паузлаад за дараагийнх нь хэдүүлээ эндээс хоошо хажин суултаа хөл өргөөд яг буйны ардлаа үзэг хэсэг баруун зүй ээжлээд за эндээс зөвхөн нэг талдаа нэг хоёр за бүтэн 1 минут нэг талдаа 3 4 5 6 7 8 9 яг эндээс нэг өгдөг шангараал за тэгээд эндээс өвдөг дэндүү урагшаа биш шайлуулах хэдүүлээ эндээс бүтэн улан дээр тэнцвэр болохоор за гол ачаал авж байгаа хөлмөл орхолоо за энэ дээр нэг 70 орчим хувь тулж байгаа хөлн дээр нэг 30 орчим хувь эндээс өргөж байгаа болохоор сүүлийн 10 секунд за үзэг хэсэг гуйны арцэг зайнуудад үлээ бас энэ рүүгээ хараад үзье. За одоо нөө эсрэглээ хөл маань. За дунд нэг 20 секунд амраа жоохон амьсгаа дараа тэр он бас нэг ачаал авж байгаа биеийн шүүд бас түр амраад сэргэлд авах бүрэн боломжтой. За эндээс ачсуулт за 20 тоо игээд түрүүний бас дурж ирсэнтэй адилхан 25 тоо игээд 20 тоо хийсэн бас ерөндөө хянарын ялгаа нэг амар олон тоондоо хийсэн байхгүй. Хэр нөгөө нэг булчингаа мэдэрч тэн дээр ачаал өгсөн байна. Хэр булчин бадаарч чинь гэдэг нь айгүй чухал. За талд орч. За мөн ялгаагүй нэг талдаа юм давмгаас юм хөдөлгөөн хийж байгаа болохоор баруун тал нь зүүнээсээ жоохон хүчтэй илүү тэнцвэртэй байж магадгүй нөгөө тал нь илүү жоохон сул байж магадгүй. Тэгэхээр яг нэг хоёр талыг бас тэнцвүүхөө хөгжүүлэхийн тулд иймэрхүү нэг тал руугаа тий зөвхөн баруун гар зөвхөн баруун хөл ч юм уу нэг энэ тал руугаа тасгалуудыг хийвэл илүү жигд булчингуудыг хөгжүүлэхэд хүрдэмтэй. За дараагийн сал маань за дараагийнх нь болох яг нэг гуйны дотор хэсэг рүү бас орсон мөн ялгаагүй темпо бүтэн 1 минутаар хоёр үлэн жоохон өргөө гараа цэжний уурд хэдүүл аваад за энд сайд ланжээс за гүйц суугал шаардлагагүй төлөөд эндүү суугаар нөгөө дөрөв эндүү ачаалд очиод хөлийн өсгий газраас нь ирчөө тэгэхээр хэдүүл жоохон дээр гуйны дотор хэсэг за мөн таа зэг дээр ачаал ирж байна. Аман урдны хийсэнчлэн биеийн жингээр нэх амар ачаал очихгүй байх юм бол хажуудаа гантел байна уу, томхон усны сав байна уу те ямар төхөөрөмж нэмэгдэл жингээр байж болохоор тэрийгэ бариад за хэдүүлээ урд урдын бичлэгүүд бас манай марлаа кардио бичлэгүүд хийжсэн. Тэр нь болохоор нэм өсрөх хөдөлгөөн олон төрлийн биеийн олон булчин том жижиг булчин зэрэг ажлуулсан хөдөлгөөнүүдээр динамик хийжсэн. Энүүд болохоор зөвхөн хөл биеийн дооцсог гэхээр дасгалууд маань дагаа зөвхөн дэрсхийн булчин. Тэгээд ажиллах темп нь болохоор удаан булчин ачаалуулсан агшид суналтан дээр нь ач холбогдол өгсөн. За ерөнхийдөө дасгалууд маань болж байна. Одоо сүүлийн 2хан дасгал үлдсэдүүлээ. Ирчээ алдахгүй шүү. Дараагийнх нь үсрэлтэй дасгал орж ирж байна. За мөн одоо жоохон ачаал авъя амарч чинь амарцсан байх юм бол темпийг жоохон өсгөхөд хэдүүлээ. За эндээс байранда. За хөл ордлоо суулаа. Таныг нөө байна дээ. Яг биеийн жингээр үсрэхгүй суух, үсрэлттэй хөдөлгөөн их бас ерөөдөө биеийг 2 дахин ятгаад хайд нь бас мэдж байгаа бах те. Одоо ч мэдэрч байгаа. Яг үсрэлттэй хөдөлгөөнүүд эсрэлт тэргээд байгаа булчин ажилдаг калори илүү шатаадаг болохоор бас ирэх үрдэ илүү байдаг. За сүүлийн 30 секунд.
Сүүлийн 10 секунд. Оо. Яа. За үгүй яг энэ хөлийн булчин хөөгөөд яг энэ ачаал авч байгаа мэдээ чи сүүлийн ганцхан мэдээж хэлээ биеийн дандаа өгзөг галпи гой гэлтгөө одоо шил бисгэр. За муу эндээс ялгаагүй хоёр л ташааны доор юм уу мөрний хэмжээтэй. За тэ 1 минут. Хаба 1 секунд барьлаа. Буцлаа 1 2. За тэнцвэр болохгүй юм бол хажууд байгаа сандал, хажууд байгаа партнер хүмүүс хэдүүлээ төсч болно. За ганцхан мэд үсгэсэн чи амьсгаа пүүс өгсөж байгаа мэдгэж чинь те. Урдны 7-8 минутын хүлэн сахал дээр өндөр амьсгаа аваагүй мөртлөө. За тэгээд энэ сүүлийн шилбэний сахал маань энд явж байна. За на булчин хангалттай ачаал аваагаа ядраагүй нөх юм бол бичлэгээ дахиад эхнээс нь эхлүүлээд саяны энэ дасгалуудаа эхнээс нь дахиад нөрөө аванд яваад үзрээ. Тэгэхээр миний бодлоор яг энэ очиж байгаа яг ачаал нь илүү байгаад үрдүн авчираад за тэгээд дараагийн өдөр бас хэдүүлээ хөл булрах нь бол энгийн үзэгдэл шүү те. Өгөөдөө булчин ачаал авцсан гимтцэн юм чинь сайн хоол, сайн амралт, за сайн сунгалтаар хэдүүлээ булчин илүү хурдан нөхөн төжүүлнэ. Тэгээд дагаад булчин маань томрно өсөн дэвчихнэ. За дараагийн контент дээр иргэн болцгаая баяр та.